Дараагийн мэдээ танилцуулъя. Японы Nippon Steel компани Америкийн US Steel компаниг худалдан авах чухал гэрээний гарын үсэг зурсан байна. За энэ бол Америкийн нэгдсэн улсад Японы зүгээс хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байгаа. За энэ бол гангийн салбарт бол Япон улс бас тэргүүлэх за мөн Америкийн нэгдсэн улсын зах зээл чухал тоглогч болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Японы Nippon Steel firm Америкийн засгийн газартай холбоотой олон асуудлаар бол хилэлцээ хийсэн. За ингээд олон сарын хилэлцээний үр дүнд энэхүү Nippon Steel компани Америкийн нэгдсэн улсын харьцангуй жижиг тооцогдох US Steel компаниг худалдан авах болсон байна. За 14.9 тэрбум доллараар тухайн арилжаа хийгдэж байгаа. За энэ бол цаашдаа энэ хоёр компанийн үйл ажиллагаа нэгдснээр дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгчийг бий болгож байгаа. За Nippon Steel-ийн хувьд Америкийн нэгдсэн улсын зах зээл томоохон тоглогч болох чухал юм гэрээ хилцээ боллоо. За анх 2023 онд бол энэ хилцээтэй холбоотой асуудал зарлагдсан. За ингээд удаан хугацааны турш яриа хилцээ өрнөсөн. За US Steel-ийн хувьд бол 124 жилийн түүхтэй Америкийн нэгдсэн улсын гангийн үйлдвэрлэлийн чухал салбар. За мөн өнөөгийн Америкийн нэгдсэн улсын өсрөнгөө хөгжлийн бэлэг тэмдэг болсон ийм чухал компани байгаа. За үүнийг бол гадны компани буюу Японы компани худалдаа авах болсон байна. За харин энэ гэрээ хилцээтэй холбоотой улс төрийн асуудлуудад үүссэн. За өмнөх засаг захиргаа буюу Joe Biden засаг захиргааны үед ерөнхийдөө энэ хилцээр байгуулагдах шатанда болсон байсан. За гэвч бол цагаан ордонд удирдлага солигдсноор за ялангуяа Дональд Трампыг явуулж байгаа бодлоготой холбоотойгоор тухайн асуудалд бол асуудал үүссэн. За Америкийн нэгдсэн улсын зүгээс бол шаардлага тавьж байгаа нь гол нь Америкийн нэгдсэн улсын энэхүү US Steel нэртэй бэлэг тэмдэг болсон чухал энэ байгууламжинд Америкийн нэгдсэн улсын удирдлагыг оруулах, за Америкийн удирдлагатай хэвээр ажиллах, за ажилтан албан хаагчдын ирээдүйн ажлын нөхцөлийг нь бол хэвээр хадгалахыг бол тухайн Nippon Steel компаниас хүсэж байгаа. За Nippon Steel бол удаан хугацаанд яриа хэлцээ хийсний дараа буулт хийсэн. За ингээд Трампын байр суурьнд бол өөрийнхөө байр суурийг нийцүүлж ерөнхийлөгчийн хэлснээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцлүүдийг хангацсан. Баасан гарагт гарсан захирамж гаргаж хэлцээр албан ёсоор бол ногоон гэрлэр явах басныг мэдэгдэж байна. Энэ хүү хэлэлцээрт Nippon Steel нэгж хувьцаанд $55 төлж компани өөрийг өөртөө авах тохиролцоонд хүрсэн бөгөөд нийтдээ 14.9 сая 9 тэрбум ам доллараар зарагдаж байгаа. За мөн 2028 он гэхэд US Steel 11 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийн гэдгээ засгийн газарт амласан. За мөн баригдад дуусгаж байгаа шинэ байгууламжийг ашиглалтанд оруулна гэж мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын засгийн газар тус компанид бас чухал шаардлагуудыг тавьж байгаа. За Америкийн засгийн газарт бол тус компани алтан хувьцаа очиж байгаа. За ингэснээр бол засгийн газар ажлын байр үйлдвэрлэлтэй холбоотой асуудал дээр оролцсон. За мөн Америкийн нэгдсэн улсаас холбоотой Америкийн нэгдсэн улсаас гадуур үйлдвэрлэлээ шилжүүлэх, үйлдвэрлэлээ хаах, зогсоох зэрэг гол шийдвэрүүтэй Америкийн нэгдсэн улсын засгийн газрын байр суурийг харгалцахаар болсон байна. За мөн Nippon Steel Пенсильвани мужийн Питерсбург хотод байрлах төв байраа хэвээр үлдээгч за гүйцэтгэх захирал болон тузын гишүүдийн дийлэнх хэсгийг Америк иргэд байлгахаар тухайн буултыг хийсэн байна. Америкийн нэгдсэн улсын гангийн US Steel компанийн хувьцааг худалдан авсантай холбоотойгоор Nippon Steel болон US Steel нарын хамтарсан мэдээлэл гарсан. За энэ хамтын ажиллагаа нь Америкийн нэгдсэн улсын компани Пенсильвани мужийн Питерсбург хотод байрлах өөрийн нэр хүндтэй нэр төв байраа хадгалан үлдэх бөгөөд Америкт олборлож, хайлуулж, үйлдвэрлэж гаргах болно гэж мэдгдсэн. За энэ хэлэлцээр нь 100 мянга гаруй ажлын байрыг хамгаалж бий болгож байгаа гэдгийг бас хэлэлцээрийн мэдээлэлд онцолж байгаа. Трамп гангийн үйлдвэрийг хамгаалах бодлого бол түүний чухал эдийн засгийн бодлогын мөрийн хөтөлбөрт нь бол багтсан. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэгчид ажилчдын эрх ашигыг хамгаалахад бол тухайн хэлэлцээрт Америкийн засгийн газраас оролцож байгаа. За энэ үүднээс бол металлын импортын гайлын татварыг 50% хүртэл өсгөж байгаа. За энэ нь бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн Трампын бодлогын нэг хэсэг байгаа. За Америкийн US Steel компани нь Nippon Steel компани хөрөнгө оруулалтгүйгээр тухайн ажлын байрыг хадгалж үлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. За хэдийгээр 120 гаруй жилийн түүхтэй боловч сүүлийн үед санхүүгийн хүнд байдалд орсон учраас энэхүү Nippon Steel-ийн тусламжтайгаар өөрийн үйл ажиллагаагаа өргөжлүүлэн явуулах боломжтой ийм хэлэлцээрүүдийг хийсэн байна.